ажлыг төгөлдржүүлэн бэрх. Булган аймагт шүүх байгууллага үүсч хөгжсөний түүх 80 жилийн болж өндөрлөө. Ойн баярт аймгийн засаг дарга оролцсон баяр хүргэж мэдчилгээ төвшүүлсэн байна. Булган аймгийн шүүх 1936 онд Булган хаан уулын хошууны тамгын толгой гэдэг газар хошууны шүүх нэртэйгээр байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж эхэлж байжээ. Одоо давд заалдах шатны шүүх, захиргааны иргэн анхан шатны шүүх, сум дундын эрүү иргэний хэргийн дагнсан шүүх, шүүхийн тамгын газар гэсэн бүтцтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. За манай Булган хангаан нутгийн шүүх 80 жилийн хойг хийж байгаа энэ үед одоо өмнөх үеийнхаа дунд үеийнхэн одоо ажиллаж байгаа залуучуудаа шүүхийн одоо байгууллага үүсгэсэн 80 жилийн халуун мэндчилгээ дэвшүүлье. За шүүхийн шинтгэлийн үйл явц эрчимтэй явж байна. Шүүхийн шүүн таслах үйл ажиллагаа хараат бусаар хөдөлмөрчтэй үйлчилж байна. Нийт одоо энэ баярын ажиллагаанд оролцож байгаа хуулийн байгууллагуудын удирдлагууд хамт олон шүүгч ажилтнуудаа бүгдээр нь аз жаргал сайн сайхан мөхнийг хүсэн өрөөё. Баярын арга хэмжээ цогт хүнтайжийн хөшөөнд цэцэг өргөх ёслолоор эхэлж аймгийн цагдаагийн газар, онцгой байдлын газар шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны бие бүрэлдэхүүн ойн баярт зориулан баярын жагсаал хийсэн. 80 жилийн ойд тус шүүхээс ажил амьдралын гараагаа эхлүүлсэн ажиллаж байсан олон арван зөч төлөөлөгчид урагдаж сэтгэлдээ хуваалцлаа. За миний хууль 1996 оноос 2005 оны 12 дугаар сар хүртэл Булган аймгийн сум дундын шүүхэд товслох шүүгч, ерөнхий шүүгчээр ажиллаж байсан. За энэ бол бидний хамгийн одоо ялангуяа миний хувьд бол ажил амьдралын гараагаа эхэлсэн миний онгон шүүх. Тэгээд үе үед ажиллаж байсан нийт ахмадууд, шүүгч нар, шүүхийн захиргааны ажлуудаа бүгдэнд нь Монгол улсын шүүх байгуулсан 105 жилийн. За Булган аймагт шүүх байгуулсан 80 жилийн баярын мэнд хүргье. Тэгээд мөн энэ дарчранд бас Булган нутгийнхаа зон хоолнд ажил амьдралынх нь хамгийн сайн сайхныг хүсэн өрөөё. Одоо өнөөдөр бол ойгоо тэмдэглэж байгаа ингээд олон хүмүүс ирсэн байна. Бидний дээд үеийн ахмадууд ирсэн байна. Бидний үеийнхэн ирсэн байна. Шинэ залуучууд маш их болсон байна. Үнэхээр тэр үеийн шүүх өнөөдрийн шүүхтэй харьцуулшгүй олон хүнтэй. Үнэхээр шинэ үеийн шинэ шүүх болчихсон байна бидэд. Ингээд бүх хүнд сайн сайхныг хүсье. Баярлалаа. За баярлалаа. Би 1972 оноос 90 он хүртэл Булган аймгийн шүүгч нарийн бичгийн дараагаар одоо ингээд үргэлжлүүлэн ажилласан. Ажиллаж явах хугацаанд одоо улсаас өгсөн одоо хуваарь юуны дагуу зохион сумдаа нүүдлэн ажиллаж исэн байд. 3 сумын дунд нэг шүүгч. Тэгээд жилдээ юунда улирал 10 удаа нүүдлэн ажилладаг ийм хуваарьтай ажиллаж байлаа. Ингэж ажиллаж явах хугацаанд биднээс шүү эрүүгийн хэрэг, иргэний хэрэг, захиргааны арга хэмжээ, тэгэл одоо олон нийтийн дунд яриа таниулах хийх, тайлан юугаа хийсэн ажлынхаа тайлан хөдөлмөрч тавих, тэднээсээ одоо янз бүрийн уулзалт үдшилэг зохиох одоо тал бүрийн ажлуудыг биднээс одоо өөрсдийнхээ хүч бололцоог тулгуурлан ажиллаж байлаа. Бид нүүдлэн ажиллахдаа шуудангаар явдаг байсан. Бүгдээрээ л одоо шуудангийн машин дээр суухан дээр суугаад дотор суугаад ингээд л хуулийн байгууллагын шүүхийн ажлыг одоо ямар ч байсан тасралтгүй хийж ингээд хэдэн жил ажиллаа. Шүүхийн ажилч одоо бүхэл Монгол улстай яриад явж идэг болохоор бидэнтэй хамт ажиллаж исэн одоо олон шүүгчнэр одоо олон аймагуудад хуваарлагдсан биднээс чинь нэг газар байгаад идэггүй. Тэгэл хуваарийн дагуу ингээл яваад ажилладаг. Тэнд ажиллаж амьдарч байгаа одоо янз бүрийн мэрэгжлийн одоо шүүгч нарийн бичгийн дараагаа өмгөөлөгч, прокурор, шүүх гэдэл олон хүний хүч хөдөлмөр шингэж ээж нэг шүүх хурал болдог. Тэр одоо хамт надтай хамт ажиллаж исэн одоо үеийнхээ хүмүүстээ бас баярын мэнд хүргэе. Тэдэндээ ажлын амжилт сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё.
Аймгийн засаг даргын Булган аймгийн шүүхээс түүхэн энэ хугацаанд 4 гавьяад хуульч төрж төрийн албанд олон залуу боловсон хүчин бэлтгэж ажил амьдралдаа амжилт гаргаж байгааг тэд онцлон тэмдэглэж байсан юм.